За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би болохоор Монгол, Англи, Хятад, Солонгос гэсэн дөрвөн хэлтэй байгаа. За би энэ дөрвөн хэлийн анхан шатнаас нь агсан дунд буюу B2 төвшин хүртэл нийт 5 жилийн дотор үдсэн байгаа. За мэдээж ихээс сурахад аль хүнээс маш их хүч хөдөлмөр зарцуулагддагаас гадна хүмүүсийн төдийлөн анзаардаггүй зүйл нь маш их цаг хугацаа мөнгө зарцуулагддаг. Тийм ч учраас энэ хэлнүүдийг сурахад би хэр их хугацаа болон мөнгө зарцуулснаа энэ бичлэгээрээ та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Хэрвээ та ямар нэгэн хэл сурч байгаа эсвэл сурахаар бэлдэж байгаа бол миний бичлэгтэй хамтаагаарай. Би болохоор Хятад хэлний HSK 5, TOEFL-ийн 5, IELTS-ийн 6.5 оноотой. За энэ бүх оноонд болохоор бүгдийн B2 буюу агсан дунд гэдэг энэ англи хэлд багтдаг. TOEFL-ийн 6 авахаар бол одоо хичээж байгаа. Хэрвээ 6 авах юм бол яа 6 авсан талаараа бас бичлэг хийж болно. Монгол хэл манаа л угаасаа би native speaker буюу уугуул хүн болохоор монгол хэлээр бол ингээд бас монгол хэлээрээ бол асуудалгүй ярьдаг. Бичлэгэнд орохынхаа өмнө та бүхэндээ нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Би багасаа эхлээд ерөнхийдөө улсын сургуульд сурсан. Тэгээд 15 настайдаа хамгийн анхны хэл болох Хятад хэлээ сурч байсан. Ер нь хүний тархины үед 12 наснаас шүүмжлэх сэтгэлгээ гэдэг зүйл нэлээд сайн хөгжиж дуусаад 12 настайгаас хойш хэл сурах юм бол яг тэр native speaker буюу тэр яг уугуул хүн шиг нь ярьж сурахад хүчээр зүтгэл шаарддаг нэлээд ховор үзэгдэл юм байна л да. Миний хувьд хэлнүүд болохоор 15 настайгаас их хэл сурсан болохоор аль ч хэр улс руу ингээд очиод уугуул хүнтэй ярихад бол надад ямар нэгэн асуудал гардаггүй. Гэхдээ тэр хэлний аялгын хувьд бол хийж уугуул хүн шиг ч юм айгу мундаг гэж бол өөрийгөө хэлэхгүй байна. Тэгэхээр надаас сурах гэж байгаа хүн байх юм бол намайг надаас битгий сураарай. Айгу мундаг тийм уугуул хүмүүсийн яриаг сураарай гэж та бүхэндээ хүсмээр байна. Миний бол сонсож судалснаар дөрийн дурчраад ирчтэй. Ямар нэгэн улсын хэлээр дуудуулахдаа ч юм уу эсвэл дипломат хүмүүс тэр хэлийг бол айгу тийм мундаг сурдгаа гэж бол би уншиж байсан. So let's start with English. English was the easiest language for me to learn. As a kid, I've seen a lot of English movies and TV dramas with Mongolian subtitles. So it felt very natural for me to learn. I got 5.5 in IELTS after 4 months of self-studying from nothing. And after about a year, I got 6.5. Тэгэхээр англи хэл сурах нэрүүд зарцуулагдсан гэдэг л ярилцъя. Азтай ч юм уу би кофений мөнгөөр англи хэл сурч ирсэн. Би яг 100 сайн дурын ажил хийж байсан. Тэгээ сайн дурын ажил хийж агаад нэг Баянгар аймгаас ирсэн айгу мундаг охиной танилцж ирсэн. Тэр охин маань болохоор Lingors гэдэг вебсайтаас англи хэл дээр ном уншдаг. Тэгээд өөрөө IELTS-ийн хэд илээ тэр 7.5 жилөө 8 жил айгу тийм IELTS өндөр оноо авч ирсэн. Тэр үед намайг сайн дурын ажил хийгээ явж байхад танилцж байсан охтод бүгдээрээ мундаг англи хэлээр сайн ярьдаг байсан. Миний хувьд ихээр англи хэлийг 10 жил үздэг байсан ч гэсэн ерөөсөө тэгж гүнзгийрэл сурж байгаагүй. Одоо ингээд бодохоор нөө самбар дээр багш simple present tense гэж ингээд самбар дээр бичээл ангийн хэрүүл мөрөл болоо явчихдаг байсан санаж манай английн багш манай ангийн багш байсан байхгүй. 10 жилдээ бол би англи хэлийг бол тэгж сайн сурж байгаагүй. Айгу их англи хэлээр дуу сонсож цээжлэх дуртай байсан. Тэр маань ч дараа надад англи хэл сурахад бол айгу хэрэг болсон. Тэгээ тэр охин ямар ч тааж надад англи хэл сурахад чиглүүлж өгөхөр болоо. Тэгээ бид хоёр 7 хоногт хэдэн удаа ч уулздаг. Нэг сарын турш ямар тааж 7 хоног болго ингээд уулзаж тэгээ тэр охинод ингээд ном материал ингээд зааж өгч чиглүүлэх маягаар л надад англи хэлийг бол зааж өгч ирсэн. Тэгээ тэр охин данд би 1 сар ингээд англи хэлээ бэлдсэний дараагаар бол хуваараа бос сурсан. Миний англи хэл сурсан мөнгө гэхээр ер нь бол кофений мөнгө миний бодлоор 150 орчим мянган төгрөг байгаа байх. Бусад материалууд гэх юм бол би ерөөсөө ит ном бол ерөөсөө ашиглаагүй дандаа онлайн номод ашиглаж ирсэн. Миний ашиглаж ирсэн номыг та бүхэн сонирхох юм бол Grammar News гэдэг энэ ном байгаа. Тэгээ Grammar News гэдэг энэ ном маань л тэгэхээр юм анхан дунд гүнзгий гэсэн юм 3 шатлалтай. Тэгээд өөрийнхөө төвшөндөө харуулад энэ номнаас бол хийж исэн. Тэгээд тэр охинд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. 4 сар сурангуудаа би дунд шат руу орсон. IELTS-ийг 5.5 авсан гэдэг ярьсан. Бас Coffee and Talkers гэдэг нэг speaking club байсан. Тэр болохоор бас кофе унгаа ингэж ярьдаг тийм сургалт маягийн гэх юм уу. Гэхдээ нэг сарын 50 орчим мянган төгрөг төлдөг байсан. Бас л тэр нь кофенийхаа мөнгөнд л явдаг байсан баг. Тэгээд тийм сургалтнаас явж исэн. Тэр сургалтандаа нэг 90 орчим явган балин бас нэлээд удаан бол явсан. Гэхдээ надад хамгийн үнэтэй санагдчихсэн зүйл гэх юм бол IELTS-ийн шалгалт өөрөө айгүй хүнтэй санагдчихсэн. Тэр үед бол миний хамгийн анхны IELTS-ийн шалгалт бол 690 мянган төгрөгийн үнэтэй байсан санагдаж байна. Гэхдээ одоо яг хэд босныг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ IELTS-ийн шалгалт бол ямар ч хэлний шалгалтаас илүү надад хамгийн үнэтэй санагдчихсэн. Нэг кофений мөнгөн дээр нэмээд тэгэхээр IELTS-ийн шалгалтын мөнгө гэдэг бол надад хамгийн хүнд бол санагдчихсэн. Англи хэл сурахад тэгээд хэр удсан бэ гэж асууж магадгүй. Тэгээ англи хэл сурахад бол би яг үндэ маш их цаг зарцуулсан. Миний нөгөө түрүүн ярьсанчлан би ч нөгөө том болтлоо. Англи үзээгүй хөхтэйсэн байгаа шүү дээ. Тийм болохоор миний төвшин бол айгүй муу байсан. Тэгээ тэр муу байсан төвшингөөсөө би дахиад B2 гэдэг төвшин хүртэл болол өдөрт доороо иж
6-аас 8 цагаар бол ингэж номын санд сууж бол хичээлээ хийдэг байсан. Тэгээд ер нь бол 3 сар, 4 сар, 5 сар гэж ярихаас илүүтэйгээр тэдэн цаг гэж ярих юм бол надад илүү бодтой санагддаг. Яагаад гэх юм бол 1 сарын дотор та ийм төвшөнд хүрнэ гэж хэлчих юм бол 1 сарын хугацаанд яг хэдэн удаа хэдэн цагаар бэлтэн гэдэг чинь өөр аягүй сонирхолтой шүү дээ. Энгийн хүнтэй яриа өрнүүлэх хэмжээнд асуудалгүй аялах хэмжээнд хүрэх энэ дунд шатад хүрэхийн тулд 4 сар зарцуулагдсан. Тэгээд 4 сар зарцуулагдтаа бол би 7 хоногт дөрөж 4-өөс 5 удаа 8 цагаар бол ингэж хичээлээ хийдэг байсан. 中文的话，我用了大概2年的时间学习，然后通过了 HSK 5级。对我来说，学中文真的很不容易。尤其是我在高中的时候，常常早上3点起床学中文，那个是3年前的事情，所以现在我忘记了很多。所以为了准备这个1分钟的视频，我也花了不少的时间练习。Хятад хэлний хувьд ирэхээр би ирэндээ хятад хэл заанга ахлах сургуультай явж болох тийм сургуульд явах боломж олдоод сургуультай бол баг 2 жил яваад яг ковидоос болоод үргэлжлүүлж сурч чадхааргүй болоод ирж байсан. Тэгээд тэр сургуулийн төлбөр болоод ирэхээр миний бодлоор жилийн төлбөр нь 4600 вон байлоо. Эхний семестр гэж миний бодлоор 2000 гаруй вон би барьж очиод тэгээд тэнд айгуу тэм тэтгэлэг айгуу тэм сайтай сургууль байсан. Дөнгөөр ихний 8 ч гэх юм бол дараагийн семестрт өнгөө сурдаг ч үлээ. Тэгээ ямар ч тач би тэрний дараагаар л ерөөсө төлбөр төлөөгүй надад тэтгэлэг авч бол сурсан. Семестр болгоно нөгөө нэг Монгол руу ирээл тэр сургууль руугаа явна гэдэг тэр замын зардал хэрэглээний мөнгөө ч гэснээр гэрийнхнээс авдаг байсан. Гэх мэдчлэнгээр бол тиймэрхүү зарлууд бол гарсан. Мэдээж хятад хэл бол хамгийн хэцүү хэлнүүдийн нэг. Хэрвээ хятад хэл сурах гэж байгаа бол сураа бол мэрэгжлийн хүнээр тавиулаасаа гэж би зөвлөж байна. Яагаад гэх юм бол дөрвөн өөр төрлийн хөг гэж байдаг. Монгол хүмүүс бол тийм хөгтэй хийж ярьдаггүй шүү дээ. Тийм болохоор монголнээс айгүй өөр байдаг учраас яг мэрэгжлийн хүнээр сураа тавиулаад цаашдаа сураасаа гэж та бүхэндээ хүсэж байна. Миний одоо тэр дөрвөн хөг бол одоо хаана явж байгааг бол би мэдэхгүй. Өдөр тутамдаа бол ерөөсөө хятад хэлийг ашигладаггүй тийм ч учраас ингээ хэрэглээгүй булчин сулардаг шиг миний хятад хэлний төвшин ч гэсэндээ бол нэлээд муудсан байгаа гэж бодож байна. Хятад хэл бол маш гоё хэл. Айгүй урт түүхтэй, гүн утга агуулгатай, гайхалтай хэл гэж би боддог. Тийм ч учраас хятад хэлээ бас үргэлжлүүлж сурнаа гэж бас боддог. Хятад хэлний шалгалтын хувьд л ирэхээр HSK гэдэг шалгалт байдаг. 80,000 болоо 100,000 болоо ямар тааш нэг шалгалтыг өгөхөд бол тийм байдаг. Төвшнөөрөө тийм өөрөөр гэсэн үний дүнтэй байдаг санагдаж байна. 4-ийг өгөх юм бол өөр, 5-ыг өгөх юм бол өөрөөр мэдүүлдэг гэсэн. Нэг жил хагацын дараа 5 дахь төвшнөө бол авч ирсэн. Яагаад гэх юм бол өдрөөс орой болтлоо зөвхөн хятад хэл үздэг байсан болохоор айгүй тийм хятад хэлийг бол хурдан сурсан байх гэж би бодож байна. 지금 제가 유학하고 있는 나라는 한국이라서 한국어를 더 자연스럽게 배우기 위해 노력하고 있습니다. 지금 토픽 6급 목표로 준비하고 있는데 만약에 토픽 6급 받으면은 여러분에게 한국어 시험 준비하는 방법에 대해서 찍어볼게요. 슬랑스 хэл бол миний бусад хэлнүүдийг бодох юм бол мөнгө хамгийн их орсон хэл. Яагаад гэх юм бол Солонгос зэрэгтэй хэлний бэлтгэлээр ирсэн. Тэгээ хэлний бэлтгэлээр ирэхдээ Монгол мөнгөөр тэр үеийн Солонгос бүрийн ханшаар бодох юм бол 6,900,000 вон буюу 19 сая орчим төгрөг бол хэлний бэлтгэлээр ирэхэд орсон. Би бол одоо ч тэр зээлээ төсөөр байгаа. Утгагүй тэр зээл маань бас дуусах гэж байгаа. Бас тэр Солонгос хэлээ сурах гэх юм бол мэдээж байр, хоол, ахуйн зардал маш олон зардал гарах байх. Миний хувьд бол бусад хэлнүүдийг бодох юм бол Солонгос хэл бол хамгийн амархан байсан. Яагаад гэх юм бол Солонгос хэл болон Монгол хэлний үндсэн нэр нь адилхан гэж явдаг ч тийм учраас дүрмүүд бол нэлээд төстэй. Англи хэлний дүрм ч юм уу, хятад хэлний дүрмийг ингээ харах юм бол Монгол хэл сая өөр байдаг ч тийм. Монголд бол Солонгос хэл сурах гэх юм бол мэдээж онлайнаар бол Солонгос хэл сурч болно. Солонгос хэлний хичээл хайх юм бол нөгөө хичээлүүд бол гарч ирдэг юм байлээ. Драма, K-pop энэ гэж байгаа ч тийм. Тэдний ачаараас илүү тэр Солонгос хүн шиг ярих тийм тэр аргуудыг бас суралцах баг. Би K-pop болон K-drama сонсдог байсан бол миний хэлийг ойлгох ч юм уу тэр хэлийг мэдрэхэд илүү туслах байсан байх. Хэрвээ та бүхэн гадаад тесрахад яг хэдэн өрөө зарцуулагдсан юм бэ гэж гайхаж байсан бол миний нэмшлиг тус болж байгаа байх гэж найдаж байна. Ингээд айгүй их мөнгө төгрөг цаг хугацаагаар зарцуулаад ер нь давуу тал байгаа мó гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Надад хамгийн их тусалсан зүйл гэх юм бол миний өөртөө итгэх итгэл ямар нэг зүйлийг даван туулж олж авна гэдэг бол хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг юм шиг санагддаг. Хэл сурах гэдэг бол миний үзэл бодлыг айгүй их тийм хурцлж өнгөрч өгсөн юм шиг санагддаг. Өөрөөсөө өөр үндэстнүүдийг ойлгоо хүлээн зөвшөөрөх тал дээр бол хэл бол надад маш их тусалсан. Миний харах өнцгийг айгүй сайхнаар тэлж өгсөн гэж би боддог. Болоод ирэхээр first generation student гэж явдаг. За тэр маань юу гэж байгаа гэхээр энэ үеэсээ гэх юм уу одоо аав өвөө эмээгээс хамгийн түрүүнд их сургуульд явсан хүн болж тарж байгаа байхгүй юу? Намайг мэдээж
энэ замд маань оруулж ирэхэд хэл хэмжээгээр бол тусалсан одоо жишээ нь хэл сурснараа би ингээд энэ тэндээс янз бүрийн сэтгэлийг авч чадсан байдаг гэдэг ч юм уу гих мэдчлэнгээр хэл сурах бол надад маш их хаалгыг бол нээж өгсөн. Дээрээс нь би ямар нэгэн байгууллагт ажилд орлоо гэхэд мэдээж энэ хэл маань бол мэдэл олон. За жишээ нь би одоо юуг очил бүхэнтэй хятадаар солонгосоор яриад байхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд тэр хүн надад итгэлийг хэл бий болгож өгнө гэх юм уу. Одоо энэ хүн хэл сурчихсан юм чинь энийг юмны ард гарсан юм чинь хариуцлагатай хүн байж таараа гэх мэтчлэн тэр кредит гэдэг зүйлийг олгож өгдөг гэж би боддог. Одоо мэдээж хэл сурахын давуу тал гэж ярьж байгаа юм. Сул талын талаар бас ярих хэрэгтэй ба хэл бол хүнээс маш их энерги, маш их цаг хугацаа, дээрээс нь мөнгө шаарддаг ийм зүйл байж тээ. Түрүүний миний хятад хэл шиг тий байн ингэ давтахгүй байх юм бол мартын тийм учраас хүнээс ингэж байнгын хөгжүүлэх, байнгын хичээл хийх, хичээл зүтгэл бол хэл хүнээс шаардаж байдаг. Ямар ч удаа чадварыг нэмээс нь илүү гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд л ихээр ингэж цаг зарцуулж энэ чадварыг эзэмших нь өөр нэг чадварыг эзэмших тэр боломжийг багасгаж байдаг учраас бас сул тал байж болно гэж бодсон. Би энэ хүртэл болоод ирэхээр хэл сурахад хэрэг мөнгө зарцуулагддаг, хэрэг цаг хугацаа зарцуулагддаг. Дээрээс нь давуу болон сул талуудыг ярьлаа. Үүн дээр нэмээд миний айгүйх ярмаар байгаа зүйл болоод ирэхээр боловсрал эзэмшнэ гэдэг бол хүнээс маш их privilege буюу эрх хямбыг бас шаардаж байдаг гэж би боддог. Тэр маань юу вэ гэдэг нь болохоор надад шалтгаалаагүй миний эргэн тойронд одоо намайг төрхөөс өмнө ч юм уу эсвэл зүгээр л тэгээ би болчихсон давуу эрхүүдийн талаар ярих хэрэгтэй ах. Одоо жишээ нь хэл сурыг гэж ингэж бодно гэж чинь хүнээс маш их тийм өсөй хөгжих гэсэн тийм майндсетийг шаардж байдаг зүйл шүү дээ тий. Одоо миний эргэн тойронд хэл сурыг, гадаадд сурыг, өсөй хөгжих гэдэг тийм хүмүүс байсан гэдэг маань л тэгэхээр миний хувьд нэг төрлийн давуу эрх юм болов гэж бодож байна. Энэ бол надаас ерөөсөй шалтгаалаагүй тий. Миний эргэн тойронд ийм хүмүүс байснараа миний энэ хэл сурахад бас тийм болж байгаа. Дээрээс нь эцэг эхийн хувьд болоод ирэхээр намайг одоо санхүүгийн хувьд дэмжиж чадаагүй ч гэсэндээ миний хийхийг хүссэн болгоны маань хийлгэж байсан гэдэг маань л ирэхээр бас нэг төрлийн давуу эрх юм. Гэх юм бол одоо би өглөө гараад орой ирэхэд хаагур дэмэднээд байгаа юм бэ гэдэг эцэгчүүд бас байдаг штэ тий. Манай ээж аавын хувьд бол тэгэхээр надад маш их итгэжсэн, намайг юу ч хийжсэн, дэмжижсэн. Одоо би хятад сурах гэж байгаа. За болив би солонгос ирэй гэж яхад ч гэсэн надаас ингэ юу ч асуухгүй намайг нэг хийхийг хүсэж байсан зүйлийг маань хийлгэжсэн гэдэг бол миний хувьд бол маш их тийм давуу эрх юм гэж бол би боддог. Түрүүн хэлсэнчлэн миний нэг анхны их сургууль бүржсэн хүн гэж хэлсэн штэ тий. Миний одоо энэ байгаа суурин дээр намайг авчрахын тулд одоо дан ганц би биш, миний одоо эмээ өвөө, ээж аав гэх юм уу тий. Одоо ингээд бүх маш олон хүчин зүйл бол ингээд нөлөөлсөн гэдгийг бас хараасаа. Тэ мэдээж хэл сурахад бол би маш их цаг хугацаа зарцуулсан нь үнэн ч гэсэндээ үүний ард маш олон надад шалтгааллахгүй зүйлүүд өрнөж байдаг шүү гэдэг та бүхнийг хараасаа гэж бас би хүсэж байна. Хэрвээ та миний энэ бичлэгийг үзэж байгаа бол та интернетэд холбогдож байгаа бол танд ч гэсэндээ давуу эрх тэр privilege гэдэг зүйл байгаамаа гэдгийг бас анзаараасаа гэж хүсэж байна. Яагаад тийм бол танд интернеттэй холбогдох юм боломж биш үү? Тэгэх юм бол YouTube дээр зүгээр л англи хэлний хичээл, солонгос хэлний хичээл гэх юм бол маш олон төрлийн өөрөөр хичээлүүд гарч ирнэ. Маш олон үнэгүй их сурвалжууд байна. Тийм ч учраас энэ одоо тэр мэдээлэл технологи 900 төрсөн гэдэг маань ч гэсэндээ бидний эдэлж байгаа хамгийн том тэр давуу эрх юм а. Тийм ч учраас энэ сайхан давуу эрх юм ба эдлэн хэл сураасаа гэж та бүхнээс аягуулсаж байна. Энэ хүртэл бичлэгтэй минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.